Metaverse дахин ачаал. Байна уу? Өнөөдөр та бүхэндээ Here Special Seat гэдэг комикийг ярьж өгөхөөр шийдсэн. Гол дүрийн залуу би гээд дуудаад явчихъя заяа. За би нэг хоолны газар ажилладаг бөгөөд нэг маск зүүдэг охин манахаар үүшлүүлдэг билээ. Тэр үргэлж нэг газараа суудаг масктай охин маш амттай хоол байна баярлаа гэж надад хэллээ. Тэгээд нилээд их мөнгө өглөө. Би масктай охинд баярлаа гэж хариу хэлв. Охин хариулт хэрэггүй гэж өөдөөс хэлв. Тэ дөнгөж сая 2-5 стейк идсэн дахиад дуугарч байх юм. Охин би буцаж дахиад ирнэ гэж манай хоолны газар жижигхэн бас чимээ аниргүй. Харин охинд маш жижигхэн биетэй байж яаж 2-5 хоол дандаа иддэг байна гэсэн бодол миний толгойд байнга. Мэдээж хэрэг охин анх манай хоолны газар орж ирснээсээ хойш үргэлж 2-5 хоол иддэг заншилтай болчихсон юм. Масктай охины маскгүй царайг би хизээч өмнө нь харж байгаагүй. Тэр царайгаа харуулахгүй хоолоо идэж дуусчихад мөнгөө төлөө дахиад л гараад явлаа. Би охин яагаад ч юм байнга бодож тэр суудаг газараа байнга дахин сум. Би охиныг аяг угааж байхдаа ямар царайтай юм бол гэсэн сониучрсан бодол минь толгойд эргэлтнэ. Маргааш нь охин дахиад л ороод ирлээ. Би 5 морил гээд ухтаж авлаа. Охин дахиад л 2-5 мах хар баялаг хоол цайлга өглөө. Масктай охинд би хоолыг аваач өгөхдөө хүлээлгсэн дуучлаарай баярлаа гэд хоолыг өглөө. Охин хоолоо идэх үедээ маска тайлж би охины маскгүй царайг харж байгаагүй учраас үнэхээр л царайг нь хармаар байсан юм. Тийм болохоор би мөрөн дээр нь зөөлөн хүүрээд бүсгүйгээ зөөлөн хэлэхэд миний өдөөс чих хүртлээ онгоосон аимшигтай царайтай охин харлаа. Би айсандаа болоод доошоо халтарч унж орхив. Охин яагаад ч юм бүү мэд манай хоолны газрыг тэр дорн л орхиод явчихлаа. Би сая тохиолдсон зүйлд итгэхгүй байсан бөгөөд надад тохиолдсон аимшигтай зүйлсийг олон нийтийн сүлжээнд буюу бичгээр шийдсэн юм. Уранхаа нүртэй охин гээд яг пост хийх гэж байсан чинь нөгөө охин буцаад ороод ирдэг юм да. Би маш хайж байлаа. Энэ намайг худлаа идэх гэж байгаа юм байх таа гэсэн айдас би автлаа. Чи буцаад иржээ гэж хариу хэлэхэд охин өөдөөс би мөнгөө төлөхөө мартсан байна л гэж хэл. Би өөдөөс нөө тийм байна. Би бас мөнгөө авахаа мартсан байна гэж хариу хэллээ. Охин угаасаа мөнгөө төлдгөөрөө төллөө. Би охиныг чи дандаа илүү мөнгө төлөх юм гэж хэлэхэд масктай охин харжунаас санаа алдан гидсэн дуурах юм. Би охиныг чиний гидс дандаа дуурах юм яагаад дуурдаг юм бэ гэж би асуухад зүгээр л гэж хэлээд санаа алдан зогсно. Охин буцаад суудаг сандал дээрээ ичингүүрийн суугаад буцаад хоолоо идлээ. Би масктай охиноос чи манай ертөнцид байдсан байна. Чи далдын зүйл үү гэж асуухад охин миний хийдэг ажил бол орой гэртээ харихгүй тоглож наадаж байгаа хүүхдүүд болон хүмүүсийг би айлгаж гэрт нь хариулдаг гэж шулуухан хэллээ. Охин бас миний хамгийн том асуудал бол би маш их хөлсдөг гэж хэлсэн дуурав. Охин өөрийнхөө зөвхөн мах хэлээдэггүй бол шүн ундаж чаддгүй мөн би их хоол идэхийн тулд ийм том амтай гэдгээ хэлв. Мөн охин надад танаа хоолны газар хүн багтай үйлчилгээ сайтай учраас би байнга орж хоол идэх духтай байдаг юм гэж хэлв охин. Тэгэхдээ чи миний царайг харсан учраас чи надад сайж байгаа байх. Тийм болохоор би дахиж энэ газар ирж чадахгүй гэж хэлэхэд би хариулна. Зүгээр дээ царай нэг чухал биш гол нь манайх үйлчлүүлэгчээ алдвал манайх хаагдана. Тийм болохоор бүх зүйл зүгээр шүү дээ. Дахин ирээрэй гэж би хэллээ. Үйлчлүүлэгчээ алдахгүй тулд масктай охинд маш их махар баялаг бүргэр хийж өглөө. Чи миний нүдэн дээр бүргэрийг идэж гэж би хүслээ. Охин аимшигтай том амаа нээж нэг хазалтаар бүргэрийг идэж орхив. Би ч охинд бүргэр ямар амттай байна гэж асуухад янзын гоё амттай байна гэж хариу хэлвэ. Би дараа нь аяг тавгаа угаах гээд аяг тавгаа хурав. Би охинд за өнөөдөр манайхаар үршүүлсэнд баярлаа. Дараа дахин ирээрэй гэж хэлээд түүнийг өдөж өглөө. Маргааш нь охин дахин орж ирээд миний гарын хоолыг дахиад л идлээ. Одоо би охины царайнаа сайхаа байсан. Дасчихсан. Тэр дандаа суудаг судалтаарээ сууж төрөл бүрийн миний хийсэн махыг иддэг болсон юм да. За тэгээд комик маань энэ хүрээ дууслаа. Та таалагдсан бол дардаг зүйлсээ дараарай. Дахиад нэг ангитай комикийг хүсэж байгуул 10,000 үзэлт ядч хийгээрэй.